Офшор данс эзэмшигчдийн нүүр. Та офшор данстай юу? Надад офшор данс баах Монголын банкнд халуулагч байхгүй шүү дээ. Дансгүй. Тэрийг та нар шалгах бол мэдээж байхгүй. Зандаа үгийн инх бол гээд нэрээр хайгаад үз. Байхгүй. Гүй надад ямар юмных нь офшор данс байх вэ дээ? Надад офшор байтугай зүгээр энд ил дансч байхгүй. Байхгүй. Мөнх хотод офшор данс байгаад офшор дансанд мөнгө байвал олсон хүн болон байгууллагт бүгдийг нөгнөө. Байхгүй. Цензургүй сурвалжлага үннийг хайна. 2013 оны 4-р сарын 4-ний өдөр Улсын их хурлын гишүүн Улсын хурлын дэд дарга Баяр Цогтын Швейцарын банкнд нуусан офшор данс илэрснээр монголчууд бид офшор данс гэж юу болох тухай анхны ойлголтыг авч байлаа. Тэрээр 3 найзтайгаа нийлж Швейцарын банкнд олон улсын хэмжээнд хувьцааны бизнес эрхлэн хэмээн данс нээснээ ор тас мартан хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ мэдүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэр үннээсээ байсан уу, худлаагаасаа байсан уу ямартай ч уучлалгүйж өөрөө улсын их хурлын дэд даргын албан тушаалаас огцрох хүрээлтлээ өгсөн. Үүнийг нь монголчууд хангалтгүй гэж үздэг. 2013 оны 4-р сарын 4. Энэ өдөр Улсын их хурлын дэд дарга Сангажавын Баяр Цогт Португалис Траснет хэмээх зуучлагч компани тусламжтайгаар Швейцарын банкнд 1 сая долларын данс нээж байсныг олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн холбоо илчилсэн билээ. Тэрээр үүнийгээ хүлээн зөвшөөрч хэвлэлийн баг хурал хийж байсныг та бүхэнд эргэн сануулъя. Миний нэр дээр бол 2008 оны 5 сараас бол энэ Legend Plus Capital Limited гэдэг компани бол бүртгэлтэй байгаа. Тэгээд тэрний данс нь бол Швейцарын банкнд үүдэг. Энийг л одоо зүйл одоо өөрөөр хэлбэл офшор данс гэсэн үг л дээ. Офшор данс гэсэн үг л дээ. Офшор данс гэсэн үг л дээ. Офшор гэж юу вэ? Юугийн бидний мэдих энэ офшор бүс, энэ офшор банкингийн энэ одоо бизнес үйл ажиллагаа хязээ үүссэн байхад дэлхийн 2 дугаар дайны дараа 1950-ад оны бол яг дэлхийн 2 дугаар дайны дараа бол үүссэн байна. Тэгэхээр дэлхийн 2 дугаар дайны дараа офшор бус үүснэ гэдэг чинь зүгээр тохиолдлын хэрэг биш байгаа байхгүй. Тэр үед бол нацистуудын Гитлерийн нацистуудын бол бусад ард түмнүүдээс хулгайлт дээрэмцэг асар их баялагийг нуух шаардлага гэсэн байхгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаар тэр одоо асар их бол дээрэмдэн цөлмсөн тэр баялагийг бол угаах, тэрний бол их усүрийг улам өрийг баллах юм шаардлага гарсан. Хоёрдугаарт бол дэлхийн 2 дугаар дайнд одоо Гитлерт бол тусалж ирсэн энэ барууны маш олон том корпорациуд, банкуудын бол олсон тэр дайнаас олсон асар их ашгийг бол хууль бусын ашгийг бол далдлах энэ зорилгоор бол одоо өнөөгийн бидний мэддэг энэ офшор банкны үйл ажиллагаа бол цэцгэлж бүр газар авч гаарсан байхгүй. Эхэндээ офшор бол бизнесмэнүүдэд үйлчлэх зорилгоор байгуулагдсан бол сүүлдээ офшор нь улс төрчдийн хууль бус мөнгийг, зэвсгийн 8-ны авилгын мөнгийг, хүний 8-ны мөнгийг нуудаг ийм хууль бус газар болж хувирсан. Бузруулай газар болж хувирсан л да. Биднэрт бол өнгөрсөн 25 жил бол ардчлал хүний эрх нөгөө үл үзэгдэх гартай эдийн засаг гэж тийм имийг номлож ирсэн улсууд чинь одоо өөрснөө бодохдоо зэрэг энэ бол хөгжиж байгаа энэ бусад улс орнуудаас нар түмнүүдээс хулгайлсан цэлмэлсэн бүх мөнгийг авчид нуудаг энэ банкны үйл ажиллагааг өөрснөө зохион байгуулдаг. Өөрснөө тэндээс нь ашгийг авдаг гэсэн үг байхгүй. Офшор гэдэг маань одоо буруу аргаар усан мөнгөө нуугдуулж нуухсан зорилготойгоор л тэр дансаа нээж барьж байгаа гэсэн. Офшор одоо бүс, офшор төв, офшор компани, офшор банк гэдэг нэлээд олон юм байна шүү. Тэгэхээр ерөөсөө уг нь офшор гэдэг бол энэ татваргүйн бүс, тодорхой одоо бүс нутаг байна шүү дээ. Тэрийг одоо хэлдэг юм байна. Тэгэхдээ тэр бүсэд хэн хамаарах, хуулиусаар хамаарах хэрэгтэй гэхээр зэрэг тэр татваргүй бүс нутагт бизнес одоо эрхэлж байгаа ийм хүмүүст бол тэр татврын одоо татваргүй тэгээд харин компани одоо бүртгүүлэх үйл ажиллагаа нь бол одоо үнэтэй юм л байт юм л да.
Офшор гэдэг үгийг англи хэлнээс монголчилбол эргийн цаана хөлийн гадна гэсэн утга илэрхийлэх боловч зарим судлаачид хуулиас гадуур гэсэн ойлголт хэмээн тайлбарлаж байгаа. Офшор бүс нутаг гэдэг нь байгалийн баялаггүй атлаа улс төр гадаад харилцааны хувьд тогтвортой орнууд байдаг бөгөөд өнөөдөр дэлхий дээр офшор бүс хэмээн нэрлэгдсэн 50 гаруй улс орн байгаагийн дийлэнх нь далайн арлын орнууд байна. Офшор компаниг бүртгэдэг орнуудыг хоёр ангилдаг. Үүнд эдийн засгийн түвшин өндөр биш, гэхдээ улс төрийн байдал нь харьцангуй тогтвортой байдаг жижиг улс арлууд. Тухайлбал Белиз, Багамын арал, Британийн Виржинийн арал, Вануату, Кайманын арал гэх мэт. Офшорын нэр хүндтэй томоохон бүсүүд, эдгээр бүсүүдэд офшор компаниудаас санхүүгийн тайлан шаардаж татварын хөнгөлөлт болгодог. Эдгээр орнуудын хувьд засгийн газар нь харьцангуй хатуу хяналт тавьж захирлууд болон хувьцаа эзэмшигчдийг бүртгэн. Тухайлбал Кипр, Хонконг, Люксембург, Швейцар гэх мэт. Хамгийн алдартай офшор бүсэд Панам, Гибралтар, Кипр, Багамын арлууд, Ирланд, Лихтенштейн, Америк нэгдсэн улсын Делавэр муж багтдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагуудаас санхүүгийн луурыг нуун далдлах боломж олгож байгаа орнуудын хар данс буюу хар жагсаалтыг гаргасан байдаг. Офшор бүс гэдэг эргийн гадна гэсэн үг ш. Энэ бол хуулийн гадуур гэсэн үг байхгүй юу? Хуулийн гадуур. Дэлхийн нийтийн бодлого офшор бүсийн эсрэг чиглэж байна л да. Яагаад тэгэхээр офшор бүсэд татвараас зугтсан, хууль бусаар олсон, хүний 8, зэвсгийн 8, авилгал албан тушаалын гэмтрийг хийж олсон мөнгө офшор бүсэд олон тэрбумаараа байрлаж байгааг дэлхийн томоохон улс орнуудын тагнуулын байгууллагууд өдөр болгон мэдээлж байгаа. Офшор гэдэг юм чинь бол хамгийн сонгогдсон Швейцарын банк шүү дээ. Анхных. Швейцар төвийн сектор гоё хөгжилтэй банк найдвар тэгээд чимэглэл байдаг юм байна. Швейцарын банк ч бол дээрээс офшорын сонгогдсон. Зарламас нийцгэн гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл хулгайсан дээр гэсэн бараг хөнгөн нацистууд хийшээ хадгалсан байх шүү. Одоо бүртгэл юм шиг байна. Тэр нөгөө дэлхийн онцлогч нэгнийхээ сонирхолтой нэгтлээ Швейцарыг хамгаалж байгаа шүү. Уурхан далд орлох, хулгайсан далд орлох, муусан далд орлох гэдэг юм чинь тэр офшор гэдэгт очиж нуугддаг. Тэр улстай ашигтай. Офшор данс бол ерөөсөө л татвараас бултж байгаа. Хууль бус зүйлийн эсвэл хар тамхины, хүний 8-ны асар их мөнгө буруу олсон авилгын ийм мөнгө л нуугддаг данс стилийнхтэй. Офшор гэдэг чинь өнөөдөр ингээд бүр хэр хэмжээнээсээ хэтэрч чаглаа. Гэтэл нөгөө талд дэлхий дээр одоо энэ зарим нэгэн бүр твээр ингээд хүмүүс нь ядуу хоосон, ундны ус байхгүй ингээд тарчиг амьдарч байна. Тэгэхээр энийг чинь бас нэг зохицуулдаг механизм байх ёстой юм штэйгээ. Тэгээд янз янзын санаа манаанууд тэгээд 2-3 санаа гарч ирж байгаа. Тэн дотроос юу вэ гэхээр бол ер нь улс орнуудын дээр хамтарч ажиллая. Тийм ээ. Чи энэчнээс мөнгө нь очоод тэнд явчихад байх тэр нь ингээд баярлаа суугаад байдаг байж таарахгүй. Хамтарч ингээд ажиллаа тэр хууль бус гүйлгээнүүдийн бүгдийг ил гаргаад ингээд явъя гэдэг. Ийм хөдөлгөөн бол ер нь бол нэлийн дээрээс гэсэн. Одоо миний санаж байгаагаар бол 6-7 жилийн өмнө өнөдөө байц. Энэ нэлийн яригдж эхлээд тэгээд газар авсаар байгаа өнөдөр хөржил байна л да. Ер нь ямар нэгэн бол бизнесийн хулгайг бол дандаа хуульчилчдаг байхгүй. Өөр нэр өгч жагаад одоо бид нар 90 оноос хойш ч нөгөө хуулиар хориглоогүй бүх хүн бол чөлөөтэй гэдэг байгаа шүү дээ. Яг энэний чинь зориудаар энийг чинь бэлдэж ийм нөхөлдэж байгаа байхгүй юу? Нэгдүгээр бол тэрийг ярихгүй байна гэдэг чинь хуулиар хориглохгүй гэсэн үгээс гэхдээ зэрэг чинь бүх энэ хууль бус энэ бүх одоо чинь энэ улаан цайн дээрэм тоноод бол хуулийн хэмжээнд очиж байгаа байхгүй. 3 жилийн өмнөх мэдээлэлээр зөвхөн улсын их хурлын гишүүн Баяр цогт ганцаархнаа офшор данстай мэт байсан бол өнөөдөр олуулаа болцоожээ. Баяр цогтын араас улсын их хурлын гишүүн ерөнхий сайд асан Сүхбаатарын Батулд түүний төрсөн ах Сүхбаатарын Баточор ерөнхийлөгч Багвандын гадаад бодлогын зөвлөх байгаль орчны сайд асан Дандны Цогтбаатар
Ерөнхий сайд асан Санжийн баярын Америк иргэншилтэй Нандин Бадам хан тэмээх хоёр охин нь сангийн сайд асан Очир сүх санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Бум Эрдэнэ, Монгол Ардын намын нийслэлийн намын хорооны дарга Сандуйн төрсөн дүү Сэргэлэн, Петровис компани удирдах зөвлөлийн дарга Оюун Гэрэл, Петровис компани үүсгэн байгуулагчдын нэг Даваним, түүний эхнэр Шагдар Дулам гээд манай улсын нэр бүхий 49 хүн Панамын арал бүртгэлтэй офшор компани хувьцааг эзэмшдэг тухай мэдээллийг олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн холбоо дэлхийн нийтэд цацж орхилоо. Офшор бус байршуулж буй мөнгө бол татвараас зугатаалгасан, их усүр нь тодорхойгүй хар тамхи, хүн болон зэвсгийн наймаа, хээл хахуул гэх мэт хууль бус аргаар олсон мөнгө байдаг ажээ. Тэр их мөнгийг өөртөө бол хууль бус мөнгийг тэр хууль бус гэдэг чинь бол одоо хээл хахуул, хуульдын хээл хахуул, зэвсгийн наймаа, хар тамхины наймаа, хүнийг боолчлолд янхан тодтолдог энэ бүх орлогоос орж ирсэн энэ одоо бохир мөнгүүдийг тэнд аваачиж их усүрийг нь балдаж одоо болтуулдаг. Тийм бол үйл ажиллагаа явуулдаг, тийм санхүүгийн махинац явуулдаг, тийм тусгай орчин бол бид нар зориудаар байгуулсан байхгүй. Зориудаар ийм ажиллагаа хийх гэх. Тийм учраас бол хэрвээ тэн дээр бол Монголын бол компаниуд тэнд данс нээсэн гэдэг нь тэд нар тэнд бүртгүүлсэн тентхийн аж ахуй нэгж болохыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг байхгүй юу? Тэгжвэд сая тэр банкнуудад офшор данс нээх одоо тэр одоо эрх нь бол нэгддэг. Ийм бол өрөмж цонцлогтой ийм одоо банкны ажиллагаа байхгүй юу? Хууль зүйн үүднээс за улс төрчид төрийн албан хаагчдын хувьд бол мөнгө аваачиж одоо тэнд хадгалбуулж байна гэдэг нь энэ бол хар мөнгө. Энэ бол одоо хахуул мөнгө угаах одоо тэгэл тендер мендер одоо тэгэл тэр чи гарын хэсэг гаргасан шийдвэр болгоно одоо хэдэн сая доллараар одоо үнэлдэж байна шүү дээ. Тэгээд тэднээс авцал одоо мөнгүүд тэнд хийгээд тэгээд дээрэс нь татвараас одоо зогсож байна. Одоо тэр Панамын офшор дотор Англи ерөнхий сайдаас эхлээд хятадын баахан дамдаар нарыг гээл замбраагүй юм явчихлаа шүү дээ. Тэгэхээр тал талаас их олон нэр байгаа үз. Манайхны хүрдэг газар гар хоёрыг л уртвалж байна да. Ер нь бол баясгийн дахин хуваарьс өөрөө буруу явагдаж байна. Баясгийн баясгийг ард түмэн эзэмшиж чадахгүй байна. Тэр мөн баясгийн баясг бол өөрөө офшорт байршигдсан байна гэдэг. Өнөөдөр манай одоо хайгуулсан ч юм уу ашигт мастмын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд бол ихэнх нь офшорт байгаа. Тэр баясаг өөрөө эргээд Монголын ард түмэн улс орны ирээдүйн хөгжилд үр дүнгээ өгөхгүй байнас гэсэн үг. Яг үннийг хэлэхэд Монгол Улсын эдийн засаг өсөөл энэ дэлхийн номер 1 эдийн засаг болоод энэ бид нар асар их мөнгө оруулаад энэ хөрөнгө оруулалт татаад байна гэсэн чи яг үнэндээ хөрөнгө оруулалтынхаа талын хөрөнгө оруулагч өөрөө цалин байлан янз бүрийн хэлбэрээр ашиг машгаар аваа явчихдаг. Дээрээс нь дийлэх олонхын хаашаа ордог вэ гэдэг нь одоо энд л харагдаж байна л да. Яг үнэндээ тэр хөрөнгө оруулалт бол жирийн иргэдэд бидэнд хүртэж байгаа юм үнэндээ байхгүй. Харин бид өрөнд ордог, өрийн төлөлцдөг, хүртдэг хүмүүс бол энэ байна гэдэг нь тодорхой харагдлаа. Офшорын хамгийн аюултай юм нь бол энэ нийгэмд бол орлогын энэ тэгшвэс хуваарлтын хамгийн гол их усөр бол офшор болдог байхгүй. Ягаад бол улс нийгэмд бизнесийн үйл ажиллагаа яваад олсон орлого нь тэр улс нийгэмдээ эргээд үйлчлдэг. Татвараараа эргээд үйлчлдэг. Тэр татварыг нь бол гадагш нь аваад гараа явуулдаг. Энэ байдал бол одоо тухайн улс орныг байнгын бол хөрөнгө капиталын дутагдaltaй байнгын гадны өрн дарамтлуулж энэ үүд талгыг бол ингээд дэлгээ хийгдсэн байгаа байхгүй. Монгол улсад Монгол иргэдэд яагаад наалцахгүй байна гэдэг чинь нэгдүгээр нэг номерын асуудал бол офшор л доо. Яагаад ингэж хэлж юм гэхээр ерөөсөө нөгөө орж байгаа орлогоос чинь заавал татвар авчиж энэ улс их орн чинь төр засагч чинь бодлого хэрэгжүүлж нөгөө баялагын тийш хуваарлт гэдэг юм явуулдаг байхгүй. Офшор данс эзэмшигчдийн мөрөөр. Жанчвын оюун гэрэл, Дамдны Цогтбаатар Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын оронтооны зөвлөх байсан байна. За дараагийн хүн бол Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Сүхбаатарын Батболд энэхүү Бату майнинг компанитай холбогдсон мэдээлэл гарч ирлээ. За тэгэхээр тухайн үед мөнгөний шилжүүлэг хийгдэж байх үед энэхүү албан тушаалтан Сүхбаатарын Батболд Монгол улсын гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан гэх мэдээллийг бид одоо улсын хурлын гишүүнээр ажиллаж байгаа манай үзэгчид сайн мэдэх баг.
Монгол телевизийн зарласан баримтаас үзэхэд улсын их хурлын гишүүн засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Сангажавын баяр цогт ерөнхий сайд асан Санжийн баяр, ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд, байгаль орчны сайд асан Дандны Цогтбаатар. Эдгээр хүмүүс хаанаас ямар аргаар олсон мөнгөөр офшор компанийн хувьцааг худалдан авч офшор данс нээлгэх болов. Гэвч тэдний юу ярьсныг сонсъё. Панамын офшорыг дийлгсэн юм юу болсон мэдээлэл гарсан л да. Тэрэн дотор Батболд гэсэн нэр, Сүхбаатарын Батболд гэсэн нэр гараагүй. Тэгээ тэрэн дээр чинь search гээд ирэх тийм одоо програм байж штэ. Тэрэн дээр нь Батболд гэдэг нэрийг хийгээд үзэхээр Батболд гэдэг нэр дээр Панамын офшор байхгүй гэж байна. 0 гэж байна. Тэгээ тэрийг ороод үзэх хэрэгтэй. Нэг үгээр хэлэх юм бол Батболд надад офшор данс, офшор компани байхгүй. Монгол HT-гээс гаргасан нэвтрүүлэг бол урд өдөр нь гаргасан Батун Манигтай холбоотой ийм нэвтрүүлэг байсан. Би тухайн үед бол байгаль орчны сайд байгаагүй шүү дээ. Эн чинь одоо хүний насаар ярил бүтэн үе мултрах хэмжээний хугацааны өмнө болсон юм шүү дээ. 13 жилийн өмнө 2003 онд болсон зүйл. Тэгээд тэр үед бол би ерөнхийлөгчийн гадаад бодлогыг зөвлөх байсан үнэ. Би гадаад бодлого хариуцсан байсны хувьд бол манай гадаад бодлогын салбарынхан гаднаас хөрөнгө оруулалт Монгол руу оруулж ирэхин төлөө ажилладаг байсан. Гадаад бодлогыг эдийн засагжуулна гэдэг бодлого явдаг байсан. Тэр бодлогын гол зорилго нь юу байсан гэхээр гадаадд суугаа элчин сайдуудаа та нар Монгол руу аль болох их гадаадын хөрөнгө оруулалтыг татаж оруулж ирээ. Монгол улс тэр үед зээл тусламжаас хамааралтай орон хэвээрээ байсан. Тэгээ манай одоо найзууд гаднаас хөрөнгө оруулъя гэд. Ингээд ярихт нь бид ийцсэн. Хувьцаа авах боломж байгаа гэдэгт нь би яг хууль ёсны дагуу өөрийнхөө мөнгөөр хувьцааг нь аваад орсон. Би тэрийг хаанч нуугаагүй. Энэ бүх юм ил баримттай байж байгаа. Та бол гадаад хэргийн дэд сайд, Монгол улсын ерөнхий сайд байсан хүн. Ийм хүн өнөөдөр офшор компани хувьцаа эзэмшиж байж гэсэн энэ мэдээлэл Монголын ард түмэнд маш муухай сонсогдож байна л да. Ерөнхий сайд байсан юм ийм юм биш. Гэт одоо ёс зүйн хариуцлага тайлбар танаас хүсэж байгаа шүү. Та нэг мэдэрч байгаа юм. Одоо үндсэн хуулиараа бол аль ч хүн хувьцаа худалдаж авах, зарах, арилжаалах хэрэгтэй шүү дээ. Хуулиараа бол. Тэгэхээр ер нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Хөрөнгийн зах зээлийн тухай ойлголтоо бид нэр улам одоо нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна. Энэ чиглэл рүү ард түмнийхээ боловсролыг мөн одоо үйл ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй юм байна. За таны яг тэр хувьцааг худалдаж авсан мөнгө яг ямар данснаас шилжсэн? Одоо би энд өөртөө ч харин ярина гэдээ бүр аваад ирсэн. Энд чинь бүгд ил тал юу ч нуугаагүй, ямар нэгэн тийм буруу булгаатай үйлдэл хийгээгүй. Капитрон банкнаас шилжсэн энэ хуулганы энэ байж байгаа юм. Тэгээд энд хоёр хүний харин мөнгийг нэгтгэсэн байж байгаа юм. Оюун гэрэл захирал бас капитроны хувьцаа. Оюун гэрэл захирал гэдэг чинь тухайн үед юу хийж байсан? Капитроны төвийн дарга бол Петровсын оюун гэрэл захирал шүү дээ, тий. Тэгээд энд бол яг одоо энэ мөнгө шилжүүлсэн энэний яг хоёр хүнийх байхгүй юм чи. Тэгэхээр яг 9800 хувьцаа байна уу? 2 хуваахад та өөрөө харах баг. Яг тэгж хуваагдаж байна. Яг та хоёрыг ингэж нийлүүл шилжүүлж байгаа. Уу яг тэр үедээ бол тусдаа мөнгө өгөөл Батун майнинг руу мөнгө шилжүүлээ гээл энэ түүзийн юу н нарийн бичгийн дарга нь шилжүүлэх гэсэн байхгүй. Би бол мөнгө аваачаал өгсөн. Тэгээд энийг ингээд хамтдаад шилжүүлсэн. Би бол мөнгө аваачиж өгөө. Дараа нь компани дээр бүртгэл нь хийгдэхдээ яг л миний нэрээр энэ Цогтбаатар 9385 энд received гэдээ хүлээж авсан гэдэг. Энэ одоо ингээд тэр Батуугийн над бол эндээс ингэж харагдаж байна. Оюун гэрэл захирал таны хувьцааны мөнгөийг даацсан юм шүү. Үгүй надаа өөрийн мөнгө энэ чинь ингээд тусдаа бид нар төлөгдөөл явж байгаа юм чинь. Нэг шилжүүлсэн юм сайн. Тий яг хөө нэг ягаад гэвэл тэр үед Капитрон банкнд би хувьцаа эзэмшигч байсан. Тэгээд одоо юу гэдэг та ч гэсэн өнөөдөр байрныхаа мөнгөийг юм уу гэрлийнхаа мөнгийг төлөхөд
Бүгдийг өөрөө очиж төлбөр Оюун гэрэл үлдээх. захирал бол тууцын дарга та бол зүгээр 0.1 хэдэн хувийн хувьцаа эзэмшигч байсан юм биш үү? Тэгж ойлгож. Тийм л дээ. Гэхдээ Петров банкны. тийм тэр бол тусдаа асуудал шүү дээ. Би зүгээр юуг ярьж байгаа юм гэхээр би өөрөө тэр үед янз бүрийн бас бизнес хийгээд үтцсэн өөрийнхөө бас мөнгийг олдог болцсон байсан хүн баггүй юу. Тэр утгаараа би өөрийнхөө мөнгийг төлөөл хийсэн. Тэгэхээр би сэтгүүлч хахаар хардах эрхийг гэдлээ. Та тухайн үед гадаад баганд ерөнхийлөгчөөр гадаад бодлогын одоо зөвлөх байсан. Тэгэхээр оюун гэрэл захирал таны өмнөөс мөнгийг чинь төлж хувьцаа худалдаа хямар нэгэн шаардлага байсан байна. Магадгүй энэ таны төрийн албан тушаалтай холбоотой юм. Гүү, тийм байсан бол би дараа нь энэ цогтоотор гэж өөрийнхөө нэрээр бүртгүүлж яах юм. Эн чинь тэгж хэрв хин нэгний ард орох байсан бол би хин нэгний одоо тэгвэл би бүр гарахгүй хинч мэдэхгүй байгаа шүү дээ. Эн чинь илээр бүх юмнуудаа хийгээд явж байгаа байхгүй юу. Тэгээ төлбөр нь юу гэдэг эрх хүчтэй бас тийм одоо хүнээс очиод намайг миний мөнгийг төлөөд өгөөчтэй гэх хэмжээний бас би байгаагүй өөрийнхөө мөнгийг би өөрөө л төлөөд явдаг. Тийм учраас эн чинь ерөөсөө нэг банкнаас төлөгдөхдөө тэр түүзийн нарийн бичгийн дараа бүгдийг хамтдаа төлсөн. Гэхдээ буцаад эн чинь яг өөрийнхөө юм дээр л салсан байгаа. Тэд Оросын холбооны улсын олигарх Олег Дерипаскийн эзэмшдэг Виржиний арлуудад бүртгэлтэй Бату майнинг компанийн хувьцааг худалдан авч ажиллаж байснаа хүлээн зөвшөөрч ийхүү ярьсан. Та Бату майнингийн захирлаар ажиллаж байсан гэсэн. Тэгэхдээ Монгол дахь Бату майнингийн захирал биш, Бату майнинг лимитэд одоо Виржиний аралд бүртгэлтэй компани захирлаар нэг хэсэг ажилласан байсан. Тэр ямар учиртай вэ? Тэгэхдээ та бас ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөлийн албан тушаалыг хашиж ирсэн. Тийм. Тэгэхээр тэн дээр нэг юм болсон юм аа. Яг уу гадны хөрөнгө оруулагчдыг татаад оруулаад ирсэн. Тэгтэл нөгөөдөл дараагийн захирал бид нар дөнгөж одоо ингээд шинэ байгууллагатад явж байна. Дараагийн захирал эртэл та англи хэлтэй хүн байна. Тийм учраас манай одоо захирлыг түр хийж байгаа ч гэдэг саналыг тавьсан. Ямар ч цалингүй. Зүгээр л тэн дээр өөр англи хэлтэй хүн Виржиний арал бүртгэлтэй компани Монгол талаасаа өөрөөр хэлбэл англи хэлтэй одоо энэ асуудлуудаа бас та ойлгох юм чинь танд ингээд мэдээлэл эднэр өгж явах үүднээс та түр байж байгаа ч гэж байгаа. Би тэгээд окей л гэсэн. Монгол ардын нам дотор Москва хотын олон улсын харилцааны сургууль төгсөгчдийн практик буюу англи хэлний бүлгэм хэмээн нэрлэгддэг Сүхбаатарын Батболд Дамжны Цогтбаатар Петровсын оюун гэрэл тэргүүтэй офшор данстай улс төр бизнесийн том бүлгэлд ардчилсан намын баяр цогт нэмэгдэж байгаа нь яалтгүй олонний анхаарал татж байгаа юм. Улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан тэдний хувьд энэ үйлдэл байж болох үйлч мөн үү? Тэд хариуцлага хүлээх ёстой юу? Альва улс орны төрийн албан хаагч, төрийн өндөр албан тушаалтан, бизнес эрхлэгч хэн боловч хууль бусаар олсон орлогоо татвараас зултаалган өөр нэрээр байршуулж хадгалдаг улс орон бүс нутгийг офшор бүс гэж нэрлэдэг. Эдгээр бүс нутгууд нь энэ гэмт үйлдэлийнхээ үр шимээр амжуудаг юм байна гэдгийг одоо бид сайн ойлгох боллоо. Харин Панамын бичгээр нэрэн тодорсон манай баатруудын энэ босромог үйлдэлийг зарим нэгэн соён гэгэрүүлэгч хошин шог болгон маазруулж өнгөрөөхийг зорж компанид ажиллаа эхлүүлээд байна. Энэ асуудлыг ингээд өнгөрөөж боломгүй санагдана. Уг нь монголчууд бид тоглоом тоотойн дээр гэдэг биш билүү? Одоо зөвхөн манайд ч маазруулчихл магадгүй. Тэр офшор данстай, энэ данстай гэдэг ирэхээр нөгөө юу хариуцлага тооцох маазраад эхлэхээр гэсэн. Би зөвхөн тэр байдлаас нь болгоомжилж ярьж байна. Манайх ч юу маазруулчихдаг гэсэн. Янз янзын мэдээлэлээр одоо тэр ингээд нөгөө хүчин сааруулах ажиллагаанд хүртэл явуулчихлаа шүү дээ. Одоо аппликейшн хүртэл гаргацсан тий. Та дансан дээр хэдэн доллартай офшор дээр гэл. Энэ бол яг зүгээр асуудлаас ингээд холдуулах гэсэн л оролдлого байхгүй тийм ээ. Хууль төртөө хуулиас хэрэгждэг оронд бол хариуцлага тооцох ёстой. Дор хаяж нэрэн дэвшихгүй байх ёстой. Ингээл асуудал үүсгээл цаашаа явах ёстой шүү дээ. Гэтэл манайх бол эн чинь ер нь энгийн байдаг юм байдаг л зүйл хүлээн зөвшөөрч болдог митинг сурталчилгаа бол яваад эхэллээ. Тэр байтугай зарим одоо араас нь хуурамчаар үлдээд те бүр одоо энэ офшор данстай иргэдэг гэдгийг чинь бүр ингээд алийн хошин юм болгож маазруулж ач холбогдлын арилгах гэж ийм одоо арга хэмжээнд хүртэл авагдаж байна л да. Монголоос бусад улс оронд офшорчдтойгоо хэрхэн тэмцэж байгааг сонирхъя. Исланд улсын ерөнхий сайд Зигмунд Дэвид Ганлаасан офшор данстай нийлэрсэн.
улс орных нь эдийн засаг гүнзгий хямралд орчход байхад ерөнхий сайд нь офшор данс эзэмшиж байгаад ард иргэдэнд дургуйцсан жагсаал хийж түүнийг огцрууллаа. Түүнээс гадна офшор бүртгэлтэй компанид хувь эзэмшиж байсан нь илэрсэн Испаний аж үйлдвэрийн сайд Жозе Мануэль Соря мөн огцорсон. Францын ерөнхийлөгч Франсуа Олландын офшор данс илэрсэнд улс төрчидтэй хатуу хариуцлага тооцож хууль заасан бүх шийтгэлийг хүлээх болно гэдгээ Францын ард түмэн мэдгэлээ. Мөн офшор данс түүнтэй холбоотой гадагш чиглэсэн мөнгөний хууль бус урсгалтай шийдвэртэй тэмцэж байгаа улс орнуудын нэг нь Оросын холбооны улс бөгөөд өнгөрсөн жил Оросын засгийн газар төрийн өндөр албан тушаалтнуудаа гадаадад данстай байхыг хуулиар хоригдсон шийдвэр гаргасан байдаг. Мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама офшор данс эзэмших явдал нь хууль ёсны мэд харагдагч эцсийн бүлэгт татварын реформ хийх зайлшгүй шаардлагатай болсныг мөн дундаж давхаргаа хамгаалах цаг болсныг бидэнд санууллаа гэд офшор эзэмшигчтэй хатуу тэмцэхээ мэдэгдээд байгаа. Харин манай улс энэ тохиолдолд яах ёстой вэ? Ямар их өсвөр, ямар арга замаар тэр мөнгийг одоо олсон бэ? За энэний дараа энэ шалгалт явагдаад бодиттой тогтоогдсны дараа тэртээ дөрвөө одоо эрүүгийн хувьд бол хүлээлгэх хариуцлага нь бол заалт шийтгэл нь бол бичигдсэн байгаа шүү дээ. Ямар ч улсын энэ дээр нийгэм нэг ойлголттой болоод авч байгаа. Офшор гэдэг бол нийгмийнхаа үнэлэмжийн хувьд бол буруу юм байна. Эх орондоо итгэхгүй байгаа, төр засагтаа итгэхгүй байгаа, өөрийнхөө сангийн яамд итгэхгүй байгаа, өөрийнхөө Монгол банкнд итгэхгүй байгаа, өөрийнхөө мөнгөний тэмдэгт итгэхгүй байгаа тийм ээ. Ард иргэдийнхаа тэр бүтээх хий гэсэн тэр сэтгэлээр итгэхгүй байгааг нь одоо илэрлээ. Энэ бол буруу юм аа. Ийм юм байж болохгүй гэсэн ийм нэгдсэн нэг ойлголт аваад байгаа. Энэ бол өөрөө маш хүчрхэг тийм хязгаарлал болж өгөх байхгүй. Энэ дээр тулгуурлаад дараагийнхаа юмнууд руу ороод явах хэрэгтэй болох л да. Би ер нь энэ бизнес эрхэлж байгаа хүмүүсийн төрөлөг хэтэрхий хошуураад байгаа. Ерөөс ойлгож өгөхгүй байгаа хүндээ. Хол байсан дээр л гэж бодоод байгаа хүндээ. Одоо ингэж хэлж чадвар чи энэ 76-гийн чинь кичнэн бизнес. Бүгд л над сайн юм ботсыг санахгүй шүү дээ. Би бол төрийн эрх ашиг үүднээс л ярьж байгаа. Одоо нэг мөнгө төгрөг тараадаг барьдаг юм чинь бодвол эднэрээс гаралтай юм шүү дээ. Манайдын сунгал дээр ямар үгснээ тараах юм? Тараа гэсэн юм байхгүй юм чинь нөгөө чихэн өгтөлж яваа гэсэн чи байхгүй болтой булгаа хийсэн гэдэг шиг. Тэр одоо офшор дээр хамгийн том ноцтой мэдээлэл бол Санжийн баяртай холбоотой мэдээлэл байна. Санжийн баяр зохицтой холбоотой мэдээлэл байна. Батуултын хувьд бол яг энэ Панамын офшортой холбоотой мэдээлэл дотор Батрын Батуултын мэдээлэл байхгүй байна. Манай сэтгүүлчид өөр гадраас өөр офшор бус бүртгэлтэй компани хувьцааг эзэмшижсэн гэдэг мэдээллийг гаргаж ирж зарласан байна. За бизнес эрхлэгчид маш олон байгаа. Гэхдээ би нэг зүйл хэлж байгаа. Бизнес эрхлэгчид гэрийн иргэдийн асуудал бол тусдаа асуудал. Улс төрчид төрийн өндөр албан тушаалтууд тэдний хамаарлах этгээдүүдийг нэн тэргүүнд шалгах хэрэгтэй. Тухайлбал Санжийн баяр. Санжийн баярын огтуд баяр зохицтой асуудал. Энийг нэн тэргүүнд шийдэх ёстой. Улс орноосоо мөнгө төгрөгөө нуугдуулж байгаа өрнөөр албан тушаалтан гэж байж болохгүй. Энд бол хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Тэр бол ямар шиглэлцээ байхгүй. Одоо тэнд байгаа мөнгөний хүүсвэрийг бүгдээрээ тайлбарлах ёстой байхгүй юу? Цэвэр мөнгө үү, бохор мөнгө үү? Хаанаас бий болсон мөнгө вэ тэр гэдгээс тайлбарлах хэрэгтэй. Тэрийг зөв тайлбарлаад хууль ёсных их сурвалжийг ингээд хуулийн дагуу тайлбарлахчвал асуудал биш. Харин хууль ёсны их сурвалжийг тайлбарлаж чадахгүй энэ өөр асуудал. Одоо өнөөдөр ингээд Монголын төр ингэж их хайхтар сулраад манай ард түмэн ирээдүйдээ итгэл алдсан явдал бол ерөөсөө өөрөөр хэлбэл гэмтнийг одоо гисгэж чадахгүй, байранд нь тавьж чадахгүй, гэмгүүгээ одоо хамгаалж улс ивэлд авч чадахгүй болсноос л одоо бүх юм өөрөөр хэлбэл одоо ерөөсөө Монголын нийгмийн амьдралын ёс суртахуун бол харин одоо хар буруу муу замаар одоо явах юм бол сайн сайхан амьдрах юм байна. Шударгаар явах юм бол тэгээд ерөөсөө хүний ядаг одоо хамгийн хүнд хэцүү амьдрал зовлон зүдүрийг туулах юм байна гэсэн
ийм нийгмийн сэтгхүү одоо бий болчихлоо. Бас нэг анхаарал татсан зүйл бол нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Монгол улсын Баатар Батүлийн хүү Чулуудай Панамд офшор компани нээсэн гэх мэдээлэл юм. Чулуудай өөрөө уул уурхайн бизнес эрхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор компани байгуулад дансааж нээлгэж амжилгүй хаалгасан тухайга хэвлэлд ярьсан байдаг. Энэ тухай асуудлаар асуулга явуулсан бидэнд үнэхээр Чулуудай компани ямар ч үйл ажиллагаа явуулгүй хаагдсан гэсэн хариу ирсэн юм. Панамын офшор компаниудыг дэлхийн нийтэд офшор данс эзэмшигчдийг бас зарласан. За энэ дотор таны хүү Чулуудай офшор бусад офшор компани байгуулсан мэдээлэл гарч ирсэн. За үүнээс үүдээд нэлээд одоо дуйлан дэгдэж байна. Та юу хэлэх вэ? Юуны өмнө бол би энэ тухай хэвлэл мэдээлэлд тайлбарлал өгснийг зарим нэг хэвлэл мэдээлэл алдсан уу, яасан офшор данстай байсан мэтэр одоо ташаа мэдээлэл өгсөн байна лээ. Би хэлэхдээ бол Чулуудай офшор компани байгуулад одоо дансаач нээж чадаагүй хаагдсан байна лээ гэсэн ийм одоо мэдээлэл өгсөн. Тэгэхээр энийг би юуны өмнө бас засч хэлэх хэрэгтэй тийм ээ. Офшор компани байгуулаад тэгээд тэр данстай болж чадлаггүй л одоо хаагдсан гэж ингэж ойлгосон. Тэр тухайгаа хэлсэн. Тэгээ хоёрдугаарт нь бол чөлөөт хэвлэлийн одоо буйнаар гэдэг юм уу тийм ээ. Чулуудайг бол ийм одоо офшор компани байгуулах гэж явсан юм байна гэдгийг дуулж мэдсэн. Би яг бусдад л адилхан одоо яг тэр шуугын эхлэлтэл Чулуудайгийн тийм офшор компани байгуулах гэж байсан тийм үйл ажиллагаа байсан байна гэдгийг бас адилхан мэдсэн. Миний хүү бол 3 хүүхдийн одоо аав тийм ээ. Би Чулуудаа ч 36 хүрч штэ. Тэгээд бие даасан одоо өрхөө айл энэ бол. Ер нь бол Чулуудаагийн энэ өдөр тутмын амьдралыг би мөрдөөд байдаггүй. Бас бизнес нь юу хийж яах гэж шалгаад байдаггүй. Одоо тэр хүний л одоо өөрийнхөө үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу иргэнийхээ эрхийг эдлээл явж байгаа. Нөгөө миний хэлдэг юм бол үгүйч хуулийн хүрээнд бүх юм явуулж байгаа. Та өөртөө нь ярилцсан уу энэ талаар? Харин би тэгээд тэрийг дуулаад үгүй хөөе одоо юун одоо офшоруулаа явчих юм чинь юун одоо би ч бас эхлээд одоо бачаа тэр компани дансынч мэдгүй юун офшор данс манс юу болоо явчихваа гэдэг. Тэгээд Чулуудаа үгүй би нэг юм 11 онд юм найзтайгаа нийлээд юм офшор компани байгуулах гэж оролцсон офшор компани бүртгүүлээд тэгээд дансч нээж чадлагүй гүйлгэж хийж чадлагүй хаагдсан юм а гэж ингэж хэлсэн. Офшор компани байгуулад үйл ажиллагаа явуулж чадахгүй хаалгах. Офшор компани хувьцааг худалдан авах, зарах, төрийн албан тушаал ашиглаж байхдаа офшор данс нийлгэх нь бүгд тусдаа асуудал юм байна. Харин энэ бүгдийг ялгаж салгаж ямар тохиолдолд ямар арга хэмжээ авах уу? Улс төрийн соёлыг хинээс хаанаас эхлэх ёстой вэ? Энэ талаар цензургүй баг улсын их хурлын дарга энх болттой ярилцсан юм. Панамын баримтуудыг олон улсын сэтгүүлчдийн холбоо дэлхийн нийтэд гаргаж тавьснаар одоо зөвхөн Монгол төдийгүй дэлхийд одоо дөргилд үүсэж байна. Дэлхийн бусад орнууд офшор бусад компани эзэмшдэг данстай хүмүүстэй хариуцлага тооцож эхэллээ. Монголд болохоор яагаад ч мэдэхгүй бас энэ хүмүүсээ хамгаалах, зөвтгөх аястай байна. Бид энийг яаж хүлээж авах бол зохимжтой зөв байх вэ? Энэ бол нэгдүгээр шин юм биш. 2001 оны 9 сарын 11-ний Нью-Йоркт болсон террорист халдлагыг манай үзэгч санаж байгаа. Тэгээд тэрнээс эхэлсэн үйл явдлын одоо үргэлжлэн тэр Панамын материалд байгаа юм л. За ердийн бизнесмен офшор улсад дансаа нэгээд явхад одоо манай өнөөдрийн хуулийг бол зөрчихгүй. Төрийн албаа агчид ялангуяа хөрөнгө орлого мэдүүлдэг улсууд ингэх болоод хууль зөрчиж байгаа. Тэгээд тэрийг мэдүүлэг байх юм бол тийм учраас нөгөө ялгаа цагаа бас гарах хэрэгтэй. Яагаад 9 сарын 11-ээс эхлээд энэ офшор данстай Америкийн нэгдсэн улсын засгийн газар одоо босод хөгжиж байгаа G20 улсууд тэмцээд ирсэн гэхээр нөгөө терроризмыг санхүүжүүлэх гол их усур энд байна.
9 сарын 11-ний санхүүжилтүүдийг дандаа энэ офшор улс байсан данснаас ихэлсэн байдаг. Тэрийг мөрдөөд эхлэхээр нөгөө офшор улс нь мэдээлэл өгдөг. Тэгээ үүнээс хойш Америк ийм хууль гаргасан байна. Foreign Account Tax Compliance Act гэдэг. Америкийн нэгдсэн улсын иргэн байгууллагуудын гадаад хансын мэдээллийг Америкийн нэгдсэн улсын засгийн газарт заавал өгч байхыг хууль гаргаад тэгээд энийг дэлхийд даяар хэрэгжүүлж байгаа юм байна. Манай улс бол энэ одоо энэ хуулинд нь конвенцэд сайн дураараа нэгдээгүй. Гэхдээ хөгжсөн бүх улсууд бол нэгдсэн байна л да. Тэгээд 150 мянган банк нэгдсэн гэхдээ тэр манай улс бол энд бас орох хэрэгтэй байна. Бид энэ терроризм санхүүжүүлдэг тийм офшор улс байж болохгүй учраас. За бодлогын хувьд юм байгаа. Яагаад энэ дэлхийд даяар офшор бүс ингээд иргэд дургуутсаж жагсаал хийгээд Исландын ерөнхий сайд нөхцроод байна гэхээр иргэн болгон татвар төлж байгаа. Гэтэл ерөнхий сайдын татвараа төлөхгүй нууц хөрөнгө нь илэрхээр нөгөө шудраг ус гэдэг юм чи хаавна гэдэг асуудал гарч ирж байгаа. Бид зүгээр би одоо сонгуул болох чинь арчсан намын даргын хувьд арчсан намаас офшор улсад өөрийнхөө нэрээр данс нийлгэсэн бүх хүнийг дэвшүүлэхгүй. Бусад намагч тэгж уриалж байгаа. Энэ бол одоо болохгүй. Ялангуяа Монгол шиг байгалийн баялагтай улсад бол энэ байгалийн баялагийг хэн ухаж байгаа нь бол тодорхой байх хэрэгтэй. Тэр компани эзэдийн нэр ил тод байх хэрэгтэй. Бид нар нөгөө олборлох салбарын ил тод байдлын санаачлал гэдэг юм нэгдсэн шүү дээ. Одоо тэрэн дотор мэдэгдэхгүй байгаа зүйл бол офшор улсад бүртгэлтэй одоо юу гэдгийг Energy Resource гэдэг компани юм бол мэдэгдэхгүй байна. Эзэдний юм бэ? Cayman Islands офшор улс шүү дээ. Панамыг болохоор Панам бусад бүсүүдийнх нь ил болоод тэгэхээр бид хууль тогтоомчдсон ингэж өөрчлөх хэрэгтэй. Баялгаа хинээр хуулж байгаагаа Монголын ард түмэд хэрэгтэй. Ийм мэтэр бол авах арга хэмжээнүүд бол зөндөө байгаа. За Батцандан гишүүний өргөн барьсан одоо энэ офшортой холбоотой ямар арга хэмжээ авах вэ гэдэг шүү дээ. Улсын их хурл арчсан нам бол ийм арга хэмжээ авч байна. Улсын их хурл ийм арга хэмжээ аавна. Эх 7 хоногт Батцандан гишүүний 3 жилийн өмнө санагдсан хуулийг хэлсэн. Тэр нь төрийн албаа агчид одоо эхнэр нөхрийн болиё гэж байгаа. Гадаад үнэтэй эхнэр нөхөр төрийн өндөр албан тушаалтан үндсэн хэлбэрийн зүйлийн гишүүд их хурлын гишүүдийг гадаад эхнэр нөхөр бол тэр бол одоо хүний эрх рүү нэлээд халдж байгаа учраас тэрийг болиё. Би Батцандны боль гэсэн. Тэр бол одоо хэрэггүй баха. Харин офшор бүсэд данстай байхыг хориглоё гэж. Тэр хуулийг бол гаргана. Одоо энэтэй холбоотойгоор улсын их хурл дээр дарагдаад байсан хууль бол гарах нь биш үү? Тэгэхээр нэр дэвшүүлэлтэн дээр бид нар тийм бодлого баримтлана. Офшор улс данстай байхыг нийт хөрөнгө орлогын мэдүүлдэг 40 мянган хүнд хориглочих гэж. Байсныгаа мэдүүлэхийг зөвшөөрөхгүй гэж байгаа. Тэрийг болио бүгдээрээ. Ерөөсөө байж болохгүй гэж. Бизнесмэнүүд бол хөрөнгө оруулалт татах матах асуудлаар бол тэрийг хуучин шиг ажиллаж болно. Тэгэхдээ Монгол улс дахиад энэ фатка маткад нэгдэх юм бол тэр дахиад хаагдана гэсэн. Тэр хаагдахгүй гэдэг дараагийн их хурл бас ярих гэж байна. Танаа намаас авч байгаа энэ арга хэмжээ офшор данстай хүмүүсийг төвшүүлэхгүй гэж. Тэгэхээр одоо улсын хурлын гишүүн баяр цогтыг нэр төвшүүлэхгүй гэж ойлгож болох уу? Манайхаас ганцхан урдсан байгаа нь баяр цогт. Манай нэр дэвшигч байгаа 100 орчим хүнээс офшор данстай одоо нөгөө компьютерийн интернетийн сүлжээгээр ороод хайхаар өөр хүн байхгүй. Швейцарын Swiss Credit банкнд офшор дансандаа сая доллар мартаж орхисон улсын их хурлын гишүүн баяр цогттой ийхүү хариуцлага тооцохоо улсын их хурлын дарга мэдгдлээ. Харин хүүн офшор бүсэд компани байгуулад үйл ажиллагаа явуулж чаддалгүй хаалгасан тухай Батуул дарга юу гэхийг одоо сонсъё. Хэрвээ чулуудагийн компани их хэмжээний мөнгөн дүнгийн одоо данстай тэгээд гүйлгээ хийсэн байвал яах вэ? Үнэхээр тийм байх юм бол би өөрийнхөө өсөлтөөр ажиллаа өгнө. Би бол шууд огцор. Үнэхээр одоо чулуудагийн тэр дансаар одоо ёстой нэг мөнгөний гүйлгээ хийсэн байт юм бол би чиний хэлдгээр заавал их мөнгө гэх албагүй тийм ээ. Үнэхээр л чулуудагийн хэлсэн худлаа байх юм бол
Өөрөөр хэлбэл офшор компани байгуулад данс нээж амжилтгүй хаагдсан гэдэг нь худлаа байгаад тэр дансаар ямар нэгэн гүйлгээ хийгдсэн байх юм бол тэр мөнгөний дүнгээс хамаарахгүйгээр би бол шууд чөлөөлөх төсөлтөд тавина. Огцрох хүсэлтээ өөрөө гаргана. Огцрох хүсэлтээ өөрөө гаргаад зогсохгүйгээр дахин нэр дэвшихгүй байж чадах уу та? Чадна. Үнэхээр чадна. Яг тэгвэл нэгдүгээрт бол үнэхээр бидний шиг ийм албан тушаалтнууд бол хүмүүст хотлоо хэлж болохгүй. Хэлсэн бол хариуцлага үлээдэг байх хэрэгтэй. Одоо ирэх биш нэг ийм эрүүл сар бол улс төр явах цаг болсон юм аа. Тийм учраас би бол ийм ёс зүйтэй байж чадна гэж хэлмээр. Ер нь улс төрчийн хүүхэд байх, за ер нь алдартай аавтай байх хэцүү юм шиг байна. Тэгээ яг улс төрчийн хүүхэд байна гэдэг бол үнэндээ хариуцлагатай байл гэсэн үг. Тэмээ хариуцлагатай байл гэсэн үг. Би чамд нэг сони юм хэлье. Би одоо нэг юм айгүй харамсдаг юм. Авилгалын хууль ашиг сонирхлоос урьдчилсан сэргийлэх тухай хууль их хурлаар хэлцэж байхад би их хурлын гишүүн байсан. Тэр их хууль их хурл дээр би нэг асуудлыг удаа дараад тавьчихсан. Гэхдээ та нар ингээд за яг бид нар одоо хөрөнгө орлогын мэдүүлгээ их хурлын гишүүн гэр бүл нь өгчдөг юм байжээ. Гэтэ энэ олон улсын жишг нь бас хүүхдүүд нь өгч явах хэрэгтэй. Тийм ээ? Одоо нэг ялангуяа хамгийн ойр төрөл нь бол өгч явах хэрэгтэй маа. Ах トゥ унаар нь өгч явах хэрэгтэй маа. Тэгэхгүй бол наа чинь бол одоо их хагас дутуу ажил болоод байна. Тийм ээ? Ер нь бол төрийн албан тушаалтан гэдэг бол нийтийн эрх ашиг тэднээс хамаардаг хүмүүс байхгүй юу. Тийм учраас эдгээр бол ер нь юм ил тод байх хэрэгтэй. Шилэн байх хэрэгтэй. Гэж одоо би тэр үед нэлээд одоо хэлээд тэгээд бараагүй. Тийм ээ одоо тэр хүүхд чинь тустай бие даасан хүн тийм ээ. Тэр чинь айл өрх тустай бизнестэй гэдэг ах トゥ нэрээ одоо ингээд одоо хүний улс төрчийн хүүхд байсныхаа төлөө ах トゥ нэр нь хяналтанд орж яаж болдгийг хвчлэнгэр ингээд харахад ч хингийн ойлгомжтой юм шиг юм зүйл яриад ингээд их хурл хаваагүй л те. Ер нь ч тэр үед ингээд энэ асуудал орхигдсон юм байна. Хэрв хүн офшор бусд ямар нэгэн гүйлгээ хийсэн тогтоогдвол мөнгөний хэмжээг их баг гэлтгүй сайн дураараа огцорч эрэг сонгуульд нэр дэвшихгүй байж хариуцлага хүлээн гэдгээ Батүлбаатар инхүү мэдгдлээ. Зүйтэй ингэж л хариуцлага хүлээх ёстой. Энэ бол улс төрийн соёл, улс төрийн ёс зүй. Харин Швейцарын банкнд 1 сая долларын данстай нэлэрсэн баяр цогт зүгээр л улсын их хурлд нэр дэвшгэ болоод амар сайхандаа жаргах уу? Энэ асуудал ингээд л дарагдах уу? Ардчилсан нам офшор данстай нөхөртөө хариуцлага тооцож байхад ардын нам энэ хүмүүсээ өмөрөөд суух уу? Энэ яа харахгүй л сонирхол татах асуудал. Тэгэхээр одоо улсын хурлаар Батцаандан гишүүний барьсан тэр нийтийн ашиг сонирхлын хуулийг нэмэлт өөрчлөлт батлагдлаа гэж бодъё. Тэгэхээр тэрнээс өмнөх нь яах вэ? Одоо чинь Монгол улсын ерөнхий сайд байсан 2 ч хүн энд холбогдож байна. Байгаль орчны сайд байсан хүн холбогдож байна. Батуу Майнан гэдэг компани Монгол улсад 187 лицензтэй ийм компани. Тэгсэн бол нээлттэй хувь зат компани биш гэж байна. Энэ өмнөх асуудлыг яах вэ? Тэрийг хууль хэлцэх үедээ шийднэ. Ер нь бол төрийн албан агшин сонголт өгч байгаа. Чи тэгээд офшор мөвшөртөө данстайгаа бизнес хийгээд явж болно. Үгүй бол бүх юм аялуулга. Монголын татварын албанаас нуугдаж болохгүй. Монголдо татвар төлдөг байх хэрэгтэй. Монголын баялагийг ашиглаж байгаа юм бол бүх юм жилт тод байх хэрэгтэй. Дэлхийн улс орнуудад эмч хүн байж болно, улс төрч хүн байж болно, багш хүн байж болно. Хувьцаа авч, арилжаалж байдаг нь өөрөө хэвийн одоо хэмжээ байна. Гэтэл бол манайд энэ хувьцааг худалдаж авах, хувьцааг арилжаалах асуудал нь өөрөө одоо Монгол бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадны хөрөнгө оруулалтын компанийн хувьд хэвийн бус юмаа гэж ойлголт гарч ирэх гэдэг бол би энэ эндүрэл буруу ташаа зүйл болно гэж бодож байна. Улс төрчид төрийн албан хаагч нар энэ офшор бүсд байдаг боломжийг ашиглаад ямар нэгэн эргэлзээтэй хүүсвэртэй хууль бус мөнгийг байршуулад байна уу гэдг нь өөрөө шалгах ёстой асуудал. Ямар хөө янзын арга хэмжээнүүд авах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тэр нөгөө нэг тэр хуулиуд дээр холбогдох заалтуудыг оруулж өгөө. Тэгээ хилээд яриад байхад ингээд
зөрчил гаргаад байгаа тийм хүмүүс байт юм уу шийдэх хэрэгтэй шүү дээ. Уг нь болдгсон бол одоо энэ иймэрхүү бизнес эрхлдэг хүмүүс улс төрөөс ол байсал дээр юм байна. Чулуухан байв. Энэ ч л одоо Монголын гол зовлон болчиход байна шүү дээ. Нэг хурлаа харалт. Баахан олигархууд энийг дагсан хардлага сэрдлэг. Тэр миний нэг эрх мэдэл төр 1003-ыг салгахгүй бол Монголын төр ойрд нар үцэхгүй гэж, олигтой нар үцэхгүй гэж гаслаад байдгийн учир нь энэ л дээ. Сонгох хэрэгтэй юм чинь нөгөө талаас нарахт энэ хүмүүсийн буруу биш. Биш. Тэгээ сонгох хэрэгээр нь гол барих гэхлээр заатал нийгэм юмнууд агаж гарч ирэл. Төрд итгэх ард түмний итгэл байхгүй бол эрх мэдэл мөнгө төр гурав нь хойлолдоод хойно урганы нийлүүлчих юм шиг болоо л. Тэгээ одоогийн энэ бүх зовлон чинь энэс л үүдээд шүү дээ. Би одоо жишээ нь бизнес хийж байгаа те бизнесийн байгууллага улс төрд орж ирсэн. Өнөөдөр Бямцгтын одоо компани төлж исэн татвар нь олон нийтэд хизээ төлж хэдэн төрлийн татвар төлж исэн бэ? Хэдэн хүн ажлын байр хангаж исэн бэ? Ил тод байдаг. Бямцгтын хөрөнгө тийм үү? Ямар их усрээс яаж бүрдсэн бэ? Ил тод байдаг. Тийм болох надад нуугаад ах шаардлага байдаггүй жишээ нь. Гэтэл насаараа төрдөө шудраг ажилласан төрдөө үнэнхээр шудраг одоо зарчимтай хүн шүү гэж харагддаг. Тийм үү? Тэгсэн мөртлөө хэдэн тэрбум байшинтай, хэдэн 10 машинтай тийм үү? Тэгэл одоо хаанаас ямар хөрөнгөөр бий болгосон мэдэхгүй хөрөнгөтэй болсод төрд одоо зөвхөн цалингаараа амьдэрдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсийг бас бид ярих хэрэгтэй шүү дээ. Үнэхээр тэр офшор компанид их усрын байж байгаа дансанд байж байгаа хөрөнгө тийм үү? Ямар их усрээс ямар татвар төлөөд ямар баялаг бүтээгээд тэ бий болгосон бэ гэдг нь тодорхой биш бол тэр хүмүүс тэр хөрөнгөө үнэхээр одоо төрдөө уучлаарай энэ бол авилгалын хөрөнгө шүү гэдгийг хэлээд тэр өршөөлийн хуулиндаа хамрагдаад хүлээн зөвшөөрөл явуулах ёстой. Улсын хурлын гишүүн Баяр цогт хэрхэн өөрийнхөө нэрийг нуун далдалж Швейцарын банкнд данс нийлгэсэн офшор технологиг одоо тайлбарлая. Эхний алхам. Сангажуугийн Баяр цогтын өөрийн мэдлийн Legend Plus Capital Limited компани нэрийн өмнөөс Portcalis Trust Net компанид Швейцарын Credit Suisse банкнд данс нээж өгнө гэсэн хүсэлтийг та бүхэн харж байна. Өөрийнх нь гарын үсэг энэ байна. Мөн 2008 оны 5 сарын 27-ны өдөр энэ хүсэлтийг өгсөн байна. Хоёр дахь алхам. Улсын хурлын гишүүн Баяр цогт өөрийн эзэмшлийн Legend Plus Capital Limited компани нэрээр Швейцарын Credit Suisse банкнд 1 сая доллараар данс нийлгэж байсан гэдгийг монголчуудын өмнө хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл энэ Панамын офшор бүсэд бүртгэлтэй байдаг Portcalis Trust Net компани нь Legend Plus Capital Limited компаниг тодорхойлсон чанарын гэрчилгээг та бүхэн харж байна. Энд Legend Plus Capital Limited компаниг маш цэвэр, ямар нэгэн үр ширгүү сайн компани гэснийг тодорхойлж байна. Ингэснээрээ Баяр цогт Legend Plus Capital Limited компаниг худалдаа авсан тодорхой байна. Гурав дахь алхам. Legend Plus Capital Limited компани нь дэлхийн нийтийн хэмжээнд ямар нэгэн 8 хилцээр хийх гэхээр Баяр цогтын нэр шууд гарч ирээд байдаг. Тэгэхээр өөрийгөө нуухын тулд Legend Plus Capital Limited нь дахиад нэг төлөөлөгчтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл захирална гэсэн үг. Түүгээр Exacorp Limited хэмээх компанийг сонгосон. Legend Plus Capital Limited нь нийтдээ 50 мянган ширхэг хувьцаатай бөгөөд нэгж хувьцааны үнэ нь $1. Exacorp Limited нэг хувьцаагаа $1 өгсөн баримт бичгийг та бүхэн харж байна. Сая доллароос бага мөнгөтэй хүн Швейцарын банкнд данс нээдгүй. 5 сая хүртэлх долларын данс нээлэх юм бол 0.30%-ийг шимтгэлд авдаг. 5-аас 20 сая долларыг хадгалуулвал 0.26. 20 сая доллароос дээш данс нээлэх юм бол 0.20% шимтгэл авдаг байх нь. Тэгэхээр энэ банкнд их хэмжээний мөнгө хадгалуулах тусмаа ашигтай, бага хэмжээний мөнгө хадгалвал ямар ч ашиггүй. Ноён Лёшу гэж хэм бэ? 2013 оны 4 сард Баяр цогтын офшор данс илэрснээр тэрээр
хоёр найзтайгаа хамтран Швейцарын банкнд данс нээж хувьцааны бизнес эрхлэх гэж байгаад амжилтгүй болж компани хаасан хэмээн монголчуудад мэдгдсэн. Харин Баяр цогтын хоёр найз хинбэ? Тэрийг өнөөдрийн хүртэл монголчууд олж чадаагүй байгаа. Тэгвэл саяхан Панамын бичиг баримтууд ил болсноор Баяр цогтын нэг хамтрагч нь юу шүү гэх эрхэм болсон. Монголчууд юу шүү гэдэг нь Баяр цогтын хятад нэр хэмээн андуурсаар ирсэн. Тэгвэл цензургүй баг юу шүү гэж хинбэ гэдгийг олж чадсан. Дэлхийн хэмжээнд мистер Лю Шу гэд хайхаар ямар ч хандлага гарч ирдэггүй. Гэхдээ энэ эрхэм тай гаралтай Хонконгод төрсэн Их Британий иргэн. Лю Шин wealth manager бөгөөд энэ нь одоо баян хөрөнгөлөг хүмүүсийн баялагийг одоо менежерлэж зохицуулдаг гэсэн утгатай үг. Тэрээр Баяр цогттой нийлэн Швейцарын Credit Suisse банкнд данс нээлгсэн. Баяр цогт тухайн үед бүх юм дууссан, дампуураад ямар ч амжилтгүй болсон гэж хэлдэг боловч 2014 онд Sancor Capital хэмээх компанийг шинээр байгуулж мистер Лю Шу захирлаар нь томилогдсон байна. Энэ бүх мэдээлэлээс харахад Баяр цогт биднийг хуурсаар байна. Дахиад компани байгуулад дахиад Лю Шутай хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр хөрөнгө тэнцээ зарцуулагдаад л байна гэсэн үг. Цензургүй баг энэ удаа зөвхөн Баяр цогтын байгуулсан гэрээнүүд буюу хамтран зүтгэгчийн талаар зах зугаас нь дурдлаа. Бидэнд бүх баримт байгаа. Цензургүй сурвалжлага үргэлжлэн дараагийн дугаард Монгол Улсын ерөнхий сайд байсан Скватрийн Батуулд, Санжийн Баяр, байгаль орчны сайд асан, Дамдны Цогтбаатар, Петровсын оюун гэрэл, Никийн даваан ям түүний огтуудын тухай баримтуудыг бид дэлгэх болно. Монголын олигархууд өнөөдөр Монголын баялаг болгоныг шимэн авч дэлхийн офшор бүсүүдэд тараан байршуулж байна. Мөн бизнес улс төрийнхэн холилдсон олигарх бүлэглэлүүд төр барьж байна. Бид энэ баримтыг дараагийн дугаартаа дэлгэх болно. Цензургүй баг тун утгагүй.